За явцгаая. Сайн байна уу? Сайн. За, Magic Tata студийн артист очроо. 7 буудалд өссөн юм. Ойрын 7-8 жил яг энэнгүүрээ явж байгаа. Анх юм тэгэл шивээс хийлгээл. Нэг хэд хэдэн шивээс хийлгээл тэгээд жоохон хорхоошсон гэх юм. Тэгээд анх нэг шивээсний машин аваад эхэлсэн дээ. Найс нөхөд тэгэл хамаатан садан дээр. Хийгээл. Анх 3-4 жилийн өмнөөс хийсэн юм уу. Тэгээ одоо яг энэ студийг нээгээд бол нэг жил гаруй болж байна. За анх одоо яг нэг шивээсний машин анх аваад юу байжсэн бэ? Сонирхолтой хөгжилтэй ч юм. Анх ахыхаа шивээсний машиныг нууцаар авч гараал. Тэгэл найз нөхдөөрөө хийгээл зөндөө фейлцэн зөндөө юм уцтай тий хөлөөр бишгдэг тий. Өөр ингэж таг мөг зөгтөв. Амар халж малтай. Аль койл гарч амар чанга дутаа шүү. Тий бас чихэн дээр ингээл чагнаал тий. Тэгэл өдөр чинь яг нэг анх сурж байгаа болохоор чинь тэгээд айгуу сонирхолтой. 10 хэдэн цаг магаарч. Бараг 20 цаг маг шивээсийг суучдаг. Үүр цайхыг мэдэхгүй тий. Хийгээд одоо хийсэн юм харах тэрнээсээ амар кайф авдаг. Яг хүний бие дээр яг насан туршид нь үлдэх юм үлдэж юу байж хийж өгч байгаа болохоор. Энэ их гоё. Одоо энэ газрыг анх хаанаас яаж олоо хэр удаан тогтчолоо те тэр талаар ярил. Энэ анх болохоор Баатар хүү гэдэг ахын ерний студ байсан. Triple Tata гэдэг студ. Тэгээд өөрөө одоо нэг шивээсийнхээ болооч гэх юм уу. Тэгээд ер нь надад дээр ирсэн. Тэгээд тэрнээс нь хойш одоо тэрнээс нь хойш одоо тогтчулаад өөрөөр тогтчулаа тий. Өөрийнхөө юмд тайфанд оруулаад тэгээд ачуудаа хүүхдүүдтэй аваад болон гараад тогтчулаа тий. Яг өөрийнхөө хэсэгт бас нэг тийм хүн хүний нэг ертөнц гэж байна шүү дээ. Сүнс байгаа тий. Тиймэрхүү нэг жилеттэй гаргаж өгөл. Тэгэж өөрөө болохоор яг нэг Аз төрлийн шивээсэнд айгүй хоббитой. Монголцоо тиймэрхүү шивээс идэг. Тэгэл энэ студио ч ихсай айлуулах юм жоо тэгж тогтчулаа. Аз маягаар тий. Аз ер нь монголчуудад арай тий. Тэгээд гоё зэгцтэй цэвэрхэн юм дагуу шивээс гэж боддоо шүү дээ. Одоо тэгээд хүн яг нэг өөрийн гэсэн юутай болчихно үзэл бодол өөр гэдэг шиг хийлгэж байгаа юмнууд нь ч гэсэн өөр. Одоо жоохон хүүхдүүд ч юм 18 19 дэх хүүхдүүд болохоор голцоо нэг жижиг шивээснүүд ихэвчлэн хийлгдэг болж тэр нэгтэй гоё утга учиртай. Тэгээ маш гоё нэг тийм харахад цэвэрхэн. Бидний шиг шууд ингээл дүүргээл амар болохгүйгээр юм айгу зэгцтэй хийлгдэг болсон. Тэгээд монголчуу юмнууд энэ бас хийлэх тал ихтэй болсон байна. Монголчууд юмнууд бас жоохон хоцрох гэдэг тийм. Одоо бид нар ч өөрсдөө монголчууд тэгээ нэг шивээс чин хичээл гадаадыг хуулаад байнгын тэгээд багс. Зөв. Монгол юмнуудаа бас үе оруулаад тэгээ ер нь шивээс хийлгэж байгаа хүнтэйгээ сайн юм ярилцаал. Тэгээ бид нар бас нэг өөр өнцгөөс харж байгаа тэр хүндэд яг тохирох уу тохирохгүй юу бас хажуунаас нь зөвлөгөөгөө өгвөл. Тэгээ ер нь голцоо ер нь зургуудаа за 170% ის шивээс чи тэгээ ярилцдаг. Ярилцаад хоёулаа өдөр цаг аваад тий. Тэгээд яг нэг шивээс цуг одоо сонгодог. Үнэлгээний тал дээр яаж явж гин? Цагаар явж гин үү? Эсвэл тохирж гин үү? Үнэлгээ одоо юу штэ. Яг цагаар явахлаар бас монголчууд жоохон асуудалтай. Одоо нөгөө сарын цайлан юу нь хэд өгдөг лээ. Тэрхээ бид нар одоо нэг гадаад утчиг амар үн хилээд байл бас хэцүү тий. Ер нь хараад за нэг жижиг шивээснүүдийг шууд тохироод хийчдэг гэх юм. Том шивээснүүдийг бол ер нь аль болох цагаар суудаг. Тэр намтай илүү тийм чанартай ч тэл гарна. Тий. Яарад гэдэг тий. Өнөөдөр л дуусах чи гэдэг. Багуугаар яг нэг 5 цаг суулаа гэдэг яг 5 цаг нэг газраа нухаад маш гоё хэмжээний болгоод цааш нэг үргэлжлүүлээ явах. Зарим хүмүүс нөө яарснаас болж юу яагаад шивээс нь өөрөө эдгэлт нь шархлаад тааш нэг тийм шархлан дээрээс нь юм гарч ийн.
Өөртөө ариун цэврээс авахгүй байна. Тэгээл эндээс өгсөн тий. Тийм их хугацаагаар ингэж суужгаар идгээл тэгээ улирлаа бас тооцоолохгүй болвол энэ яг дархлаа унаж мундаг үеэр том швейзнүүд ч жоох асуудалтай. Анх чи манай студ юу яажсэн? Magic Ink гэд одоо ер нь лого нэрэндээ ер нь амар их холбогдол өгч ийсэн. Анх энэ студигээ гуруулаа эхэлж ийсэн. Тийм ингэж юм байна. Одоо номоо бэлгүүнэ гэд бэлгүүнээ нь болохоор маа нэг хуурай дүүт. Номоо нь болохоор бас одоо найз юм. Бас нэг мундаг хөвт байгаа. Тэгээд одоо ер нь хувь өөрсдөө гэсэн студидтэй болоод таарцсан гэхдээ яг холбоотой. Анх яг нөгөө гуруулаа нийлж явахдаа Magic Ink одоо нөгөө шидэд бих гэсэн утгаар нэрээ өгч байгаа шүү дээ. Тэгээд 8L-ны логотой байдаг байхгүй маа. 8L нь болохоор одоо жоохон мартчихжээ. Юу 3 тархитай байлуу 3 зүрхтэй гэж. Тэгээд өөрөөсөө нөгөө бих ялгаруулдаг. Тийм шүү дээ. Цацдаг тий. Тэгээд одоо 8L-ны тэмдрүүлүүд ер нь бус амтгайг бодвол илүү нөгөө нэг юу гэдэг мэдрэг уран байдаг. Ер нь тэр утгаар наах өгч ирсэн. За одоо бичлэгийн төгсгөлтэй гоё студидтэй ч танилццгаая. За тэгье.